хүүхдүүдээ бид нар өмнөх хичээлээр урлагийн төрлүүдийг үзсэн байгаа. Нэгдэх, задрах, солилцох, халах гэсэн урлагийн 4 төрлийг үзсэн бол за тэрнээр нүдээ эсэлтэй ангиж урвал гэсэн урлагийн төрлийг нэмж үзэх нэ. За тэгэхээр бид нар төмөр хадаасыг цэцэн сулфатыг уусмал хийхээр төмөр хадаасын маань бүхэхэд зөв үссэн байдаг. За тэгэхээр хэрэнд маань төмөр маань илүү идэвхтэй учраас цэцгийг нэглээс нь түрээд төмөр хадаасан дээр зис буюу зөв үссэн бахнэ. За одоо энэ урлагийн өгөн хэсгэлийг урлагийн хэсгэл рүү хуурвэ. За тэгэхээр төмөр маань пэр рүү. За эндээс цэцэн сулфат маань хүүг рүү. Сулфат гэхэд бид нэр бүхрийн хүчтэй үлдэгдэл буюу эсо 4-ийг авнаа. За одоо энэ бид нэр нэглийгээ том явцад болгохын тулд валентийг бичиж өгье. Купрум маань 2 валенттай, эсо 4 буюу сулфат маань 2 валенттай. За энэ хоёрын валентын тэнцүү байгаа учраас бид нэр ямар нэгэн атомын тоог доор нь бичдэггүй байгаа. За одоо эндээс халах орвол учраас энэ төмөр маань цэцгийг нэглээс нь төрсөн байна. Цаана нь төмрийн сулфат буюу перу эсо 4 цаана нь цэц үсчээ. За төмөр маань өөрөө 2 валенттай, эсо 4 маань 2 валенттай. Валентын тэнцүү учраас бид нар атомын тоог доор нь бичиж өгөхгүй. За одоо ингэснийхээ дараагаар бид нар эсэлтэй ангижрах урвал гэхээр энэ нэгдэлд оролцож байгаа элемент төс бүр дээр илэрч байгаа цэгийг бид нэр эсэлхэн хэмдээд тэр эсэлхэн хүмүүд өөрчлөгдөж явуулж байгаа урвалыг бид нэр эсэлтэй ангижрах урвал гэж авдаг байгаа. За тэгэхээр одоо бид нэр цэгийг бичцгээе. За энэ даам бодисын маань эсэлхэн хэм нь тэгтээ тэнцүү байдаг байгаа. За энэ цэс маань энэ 2 валенттай учраас цэник гэхээр бид нэр эрэг болон сөрөг цэнийг ярина гэсэн. Тэгэхээр эндээс 2 нэмэх цэнийг үзүүлнэ гэсэн. Энэ металл элемент учраас дандаа эрэг цэнэгтэй байна. За эсо 4 маань 2 гэсэн валенттай учраас металл элементийн ард байрлаж авах юм бол бид нэр тэрийг сөрөг цэнэгтэй гэж авдаг байгаа. За дараачих нь перум эсо 4. За төмөр маань 2 цэнэгтэй учраас 2 нэмэх, сулфат маань энэ 2 валенттай учраас 2 хасах боллоо. За энэ цэс маань дангаараа байгаа учраас даам бодисын эсэлхэн хэм тэгтээ тэнцүүгээр тэг эсэлхэн хэмийг үзүүлнэ. За ингэснийхээ дараагаар одоо энэ урлагийн хэсгэлээсээ эсэлхэн хэм нь өөрчлөгдөж явагдаж байгаа урлагийг дээрээ олъё. За төмөр маань тгээс энэ эсэлхэн хэм нь 2 нэмэх болсон байна. Тэгэхээр энэ төмөр маань өөрчлөгдсөн байна. Дараагийн зис маань 2 нэмэх байсдаа энэ тэг цэнэгтэй болсон байна. За тэгэхээр бид нар эндээс төмөр маань электрон алдаад төмрийн катион болсон байна. За харин тэрхүү энэ алдсан энэ 2 электроныг зисийн катион маань аваад энэ алдсан 2 электроныг аваад төмөр хадаасан дээр зэв үүссэн байна. Тэгэхээр бид нар энэ электроныг алдаж авах юм бол алдаж эсэлдэх авч ангижрах процесс гэж нэрлэнэ. За энэ ангижрах хэсгийг илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлах юм бол амархан хэлбэрээр тайлбарлах юм бол бид нар ингээд шатаар алхдаг. Тэгэхээр дээшээ буюу шатын тоо нэмэгдэж байх юм бол энэ маань эсэлдэг процессыг илэрхийлнэ. Доошоо болохоор шатны маань тоо багасхын тулд энд ангижрах процесс явагддаг байна. Тэгэхээр эндээс эсэлхэн хэм нь нэмэгдэж авах юм бол эсэлхэн хэм нь буурч авах юм бол энийг бид нэр ангижрах гэж нэрлэнэ. За тэгэхээр эндээс эсэлхэн
ангижрах оруулалтыг дахин тодорхойлъя. Эндээс эсэлтэн хэмнэн өөрчлөгдөн явж байгаа урлагийг бид нэр эсэлтэн ангижрах урвал гэж нэрлэнэ.